За энэ асуудлаар манай орон нутгийн дорн таймгийн хэмжээнд бол олон жил яригдсан асуудал. Энэ асуудал дээр бол ер нь би хамгийн түрүүнд тэр улсын их хурлын гишүүн Боловч Чулуун гэж үнтэй ер нь шууд энэ мэдээллийн журмаар хэлье. Энэ хүн бол өдий олон 11 жил их хурл цугтаа хуруу итгэл хумсаач хөдөлгөөгүй. Нэг л орж ирээд нэг ард иргэдтэй уулзахад нэг сайхан цэвэрхэн юм яриад явдаг. Энэ бол хамгийн түрүүнд улсын хурлын гишүүн Боловч Чулуун бол энэ хамгийн түрүүнд хурууга биеэр ард түмнийгээ төлөөлж бүрэн оролцох ёстой хүн гэж үзэж байгаа. Ганц газрын тосон дээр ч биш. Одоо манай дорн таймагт бол одоо тэр ганц газрын тос биш шиншин байна, Стив Голд байна. Одоо дээрэс нь энэ юуны хайгуулын энэ олон компаниуд орж ирсэн мэддэхгүй мэдээлэл нь бол орж ирээд байна. Тэгээд энэ бүгдээс ингээд бодоод үзэхэд судлаад үзэхэд одоо бидний монголчууд ганц газрын тос энэ хариуцлагагүй уулуурхаагаас ашиг хүртэхгүй. Энэ төрийн хідэн албан тушаалтнуудын одоо тэр юуны битүүлэг байдлаас нь үнэхээр залхаж их орны биднэрт эцсийн хэрэгтэй. Ээж аав хэрэгтэй. Энэ юунд асуудлаар ингээд аваад үзэхэд ганцхан бий бол манай босоо их Монгол хөдөлгөөний зүгээс бол тэр энэ компаниудын худалдан авахын үйл ажиллагаа энийг уг үндсээр нь одоо шилэн болгоод асуудлыг одоо бүрийн шийдэх ёстой гэж байна. Энд одоо жишээ нь одоо надад нэг мэдээлэл байдаг л да. За тэр хятадын одоо компаниас 3000 юанаар цалинжих гэрээ хийсэн байдаг. Одоо тэр туслан гүйцэтгэх компаниудтай. Тэр нь доошоо цавчигдаад явсаар угаад ажилчны гар дээр 700 мянган төгрөг ирдэг гэсэн ийм мэдээлэл адгийн наазах нь байж байна. За одоо Стив Голд гэдэг компани байж байна. За одоо тухайн үед л хоёр иргэн одоо энэ хариуцлагагүй уулуурхаа орж ирлээ гэл яваал байсан. Одоо нөгөөтгийн зарим иргэд нь одоо харлуулсаар байгаад тэр хоёр эмэгтэй яваад өгсөн. Одоо араар нь одоо тэр иргэд ганц нэг юм дээр л одоо тэр өвлжөө бууцаа зарсан нэртэй бэлчээрээ чөлөөлөөд өгөөл иймэрхүү асуудлаар л асар хүнд идэг болоод байна л да. Тэгээ энэ бүгдээс л одоо бид нар одоо ухрахгүй